Утасны дугаарыг заавал чийжлээрэй. Хайртай дадны хүмүүсийнхээ утасны дугаарыг чийжэлтэй хизээч тусламж хүсэж болно шүү. Бас хүүхдийн тусламжийн утас 108 дугаарыг чийжэлж аваарай. Тэд ч бас чам туслана. Тасавар хөрөний дурам харигсах чуруу эжээсээр хүнийг бий хийхээ эмзэг нөөц газруудад битгий хүргээрээ хэрвээ эмзүүл тахаалтвал байлаач надад битгий хүргэж эсгэрөөсөх хэрэгтэй итгэж болох хүнээсээ тусламж хүсээрэй хүүхдүүдээ. Дод хөрөний дурам ярилцаж хөрөө аавэстэйгээ нээлттэй ярилцаж байгаарай. Алдаа гаргасанд нөө хэрэггүй шүү. Буруу зүйл хийсэн бол шалтгаанаа тавьлаад уучлахгүй бол тэд үргэлж айсууд ярилцах бэлэн байдаг. Ятан хөрөний дурам мэдээсээ шороо хэрвээ хэрэгсээ хаа сандартай хүүхэд байвал аав ээжтэйгээ өдөр асгаа холбогдоо юу хийсэн? Ямар хүнтэй уулзсан? Чам цаахан байсан уу? Эсвэл муухай байсан уу? Бүхий зүйлсээ нээлттэй мэдээж өгөөрэй. Мөн хайртай ах, эгч, дүү, найзагч хэн нэгэн гандаж явал бас мэдээж байгаарай. Жигчийн хонуудын төлөв зөвшөөрөх чоноо хүүхдүүдээ таарах гэрээсээ гадагшаа гарах наадид очих танихгүй хүнтэй уулзах заавал сэжиг хийхээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Хэрв зөвшөөрөл авах боломжгүй бол дараг бүгдээ битгий гэрээ ингэснээр ч өөрийгөө хамгаалах болно. Гасан үе өөрийгөө болсон хайртай дотны хүмүүсийг хийх хамгаалах талаар бизэн гас нөхцийн тоглолтын үдүүлээ.
Тамны хатун вирус ямарч гадаргой дадан цагаар өдрөөр амьдрах чадвартай тул амны гартаа зовоод тагтаа огийн амныг хамгийн чухал шүү. Хэрвээ танд эмэгтэй тусламж хэрэгтэй бол 103 тусгай дугаар залгаарай. Танд хурдан тоорой шооргой ятта яваад очноо. Хатан хөтлөд 105 тусгай дугаар залгаарай. Газар хөдлөд сандар хүйгээ өөрийгөө хамгаалах газар хорогдоорой. Цонх аграх зэглэхаа зөвхөөс болгоомжлоорой. Зэглэхаа шатан дорс болохгүй шүү. Гадаа яд бэвд өндөр байшин цалгааны шугнаас болгоомжлоорой. Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэхийн тулд анхны тусламжийн цүнхийг бэлэн болгоорой. Тусламжийн цүнх нь саа, харпер сэрээ, зээ, амны цаас, гэрэл, шүдэнт, ил тарай, бичиг баримт, хүнсний эргэлэх түн, боор, DLC, заавал байх хэрэгтэй шүү. Айх бүхэн анхны тусламжийн зөв бэлэн байх хэрэгтэй шүү. Хүмүүсээ танаар өөрийн хамгаалах 3-4 нэг хүн. Нэгдүгээр нь аав ээжийн чинь өөр хүн. Интернет газар төрөл үгүй байх гэж чанга гашгана. Хоёрдугаар нь зуртаа аль болох олон хүнтэй газарлуу бүгээрэй. Гуравдугаар нь ихлэх болон хүмүүстэй заав хэлээрэй бас хүүхдийн тусламжийн утас 100